Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 7 дугаар хэсэг. Шөнжин тэмээгээ тойрон ярьж хонсон тэр хоёр бэбинийхээ тухай ихийг мэдэж ойртож нөхөрлөх андын харилцаа эндээс л үүсв. Дамжаагийн бодол нь хүрээнд үлдэх сонирхолтойч тэр гаадангийн үгийг дагаж нутг руу явхаа ярьсан байна. Дамчаа, би одоо хэдэн малтай болж мал маллах сонирхолтой байна. Гэхдээ би өөрийгөө сайн мэдгүй л байна. Би гаадан ахыг ч сайн мэдгүй шүү дээ. Би эхлээд танай нутагт очноо. Тэгж байгаад л дараа нь хайчхаа шийднэ хэмээн ярьлаа. Маргааш өглөөн нь хүрээ рүү ороход урдаас нь Жамсран баяны хүмүүс тосон ирж хөл ихтэй гудамжаар дагуулan явж тахиралцсан олон гудамжны төгсгөл дээр ирэн өндөр дааман хаалгыг онгойлгон оруул баахан пөөнисэн хувцастай хятадууд угтан гарч ирлээ. Жамсран баяны хүмүүс жинчтэн авчирч ирсэн барааг нэг бүрчлэн тоолж хятадуудад өгөв. Хятадууд тонголзон ярзайтал инээн шулганалтна. Дамчаа довчин хоёр л хоорондоо энэ хужаа нар чинь их аюултай гэсэн шүү хэмээн дандрын хэлж байсныг л саналаа. Ачаа бараага буулгаж дуусаад Жамсрангийн явуулсан хүмүүсийг дагаад хашаанаас гарч нилээд яваад өндөр шургаахан хашаа бүхий хашаанд орж ирлээ. Хашаан дотор 3 гэр байх ажээ. Зүүн талын захын гэрт тэд нарыг оруулав. Гэрт гал түлжгсэн халуу дүүгээд сайхан байв. Бүгд л өөр өөрсдийнхөө юмыг оруулж тавилаа. Харин тэмээг нь Жамсрангийн 2 хүн хөтлөөд гараад явчихв. Дээл хувцаа тайлан амарч байтал модон царан дээр баахан мах чанчсан уур савсуулан багшиг охин гаднаас домбтой цайны хамт оруулж ирэв. Бүгд л дуу шуу болон махнаас идэж домбтой цайнаас уугаад сууж байтал гаднаас нэг хижээл насны хүн орж ирлээ. Тэрээр мэд мэдээд "За намайг гүрсэд гэдэг. Жамсран баян та нарыг хооллож ундалж гадуур дотор явах ажилд нь намайг газарчил гэсэн. Та бүхэн манай хашаанд 3 хонно. Тэгээд хөдөөнөөс тэмээгч нь оруулж ирээд ачаа бараагч нь ачиж өгөөд явуулна гэсэн. Маргааш өглөө хідүүлээ зах гарч үзнэ гिचгээд гараад явчихав." Энэ шөнө бүгд сайхан амарч авлаа. Өглөө эртхэн баахан танзуур боов домбтой цайг өчигдрийн нөгөө охин оруулж ирэн өгөв. Анх удаага идэж үзэж байгаа Дамчаа довчин хоёр нилээд эдснийхээ дараа "Энч хоол болохгүй ид байна дөө" гэж хөхрөлдлөө. Удалгүй гүрсэд гэгч нь орж ирэн "За бүгдээрээ зах гарч үзнэ" хэмээн дагуулan гарлаа. Элдэв ногоо янз бүрийн ихүүн үнэр үнэрсэн газрын дундуур гарахдаа "Эн чинь нөгөө маймай хот шүү дээ. Энд ч нэг их монгол хүн байгаад байх газар биш" химээчгээд их зээлийн газар гэж чуугалцсан олон хүмүүс рүү дагуулад орчихов. Тэр их олон хүний чимээ Орос, Хятад, Монгол зэрэг зүсэн зүйлээр шуугалдах олон дунд довчин Дамчаа хоёр бүр өөмөрч гүйцэв. Анх удаага Орос хүн харсан довчин Дамчаа хоёр сүүх тэргийг нь сонирхож гар хурч үзэн дээгүр доогуур тонгой харж байгаад нөгөө хэдээсээ төөрчглөө. Хоёул яах учраа мэдэхгүй зах дотор тэнэж явтал довчингийн мөрөн дээр нь алгадахаар эргэж харвал 5-6 лам бололтой банд нар байлаа. Залжин үттэй жаахан шар банд. "За, нутаг ус хаанахих уу? Чи барилддгүү" хэмээгээд бух шиг лүүлгэр тарган хар ламыг заагаад "Үүнтэй барилдаад чи унвал бид нар та хоёрыг зодно. Давбал та хоёрыг явуулна" хэмээн хашааны буланд шахан захаас гарган нэгэн мухар гудамжинд оруулж ирлээ. Довчин "Би давсан байсан ч зодуулна, даваагүй байсан ч зодуулна. Хүч тамиртай байгаа дээрээ зодолдоод л гарчихъя" хэмээн бодоод Дамчаад "Чи зодолдож чадах уу?" хэмээн шивнэхэд цаатах нь нэг том харснаа чаднаа хэмээн толгойд охиж байна. Нөгөө бүдүүн лам "За хүрээд ир" хэмээн хормоогоо шуугаад танцуугаа шамлаад өргөхт нь Дамчаа "Бид хоёр барилдахгүй" гэхэд тэгвэл зодолдох болжээ дээ" хэмээн тэр хоёрыг тойрон бүчв. 6 хүний эсрэг хоёул үзэхэр болов.
Дамчаа өврөөсөө нарийн сур гарган газраас чулуу шүүрэн сурандаа чулуу уяад гартаа ороон барьлаа. Харин довчин хашаа руу ухарч байснаа хашааны банзнаас нэг банз суглан авч барив. Нөгөө тарган лам ухсгийн дайрахт нь довчин нөгөө банзаараа ширвээд цогтол нүүрээрээ газар харуулдан пэдхийн унан тийчлэв. Энэ чөлөөнд дамчаа чулуугаараа дүүгүр хийж эргүүлв. Тойрч байгаад бусдаасаа арай ахмиг нэг нь бусдыгаа дайраач хэмээн шавдуулж байгаад өөрөө ухсгийн дайрсан ч нүүрэн дундуураа дамчаагийн дүүгүрэнд цохиулаад нүүрэн цусуулан нүүрээ даран орилон холдов. Нөгөөдүүл нь ойртож чадсангүй. Зориг орсон тэр хоёр ухсгийн дайрвал санд мэнд зогтон одов. Тэр хоёр хөхрөлтөн сууж байгаад зах руу орвол нөгөө хэдийгэн олсонгүй. Орой зах тарах үеэр тэр хоёрыг харин гүрсэд арайхийн нэг ирж байж олж авлаа. Анхны зах гарсан өдрөө хэрэг тарьсан тэр хоёрыг дараа өдөр нь зах гаргасангүй. Харин явахын урд өдөр зах гарахдаа мөн л нөгөө хоёр хятад хоол идэж үзье гэж ярилцаад Маймай хотын нэг хятад хоолны газар орон хятад хоол идэж үзэх гээд захиалсан ч идэж чадсангүй. Хаяад гарахдаа өвөртөө байгаа хэдэн зоосоо өгсөн ч нөгөө хятад хашгич нь чаарлаж ойр хавийн хэдэн хятадууд гуйлдэн ирж бөө юм болов. Хурд сүхвэрсэн хятадууд бөөнөрөө бүүрлэхэн зодхоор дайрлаа. Ашгүй гаднаас орж ирсэн хоёр монгол хүн болцгоо хэмээн дуугарахад бүгд нам болов. Гаднаас орж ирсэн хоёр хүний нэг нь болох өндөр нуруутай хүн нь жин тээж явхад таарсан гонгор гихч хүн байлаа. Тэрээр довчин таниад "За дүүхүү яагаад энэ хужаа нартаа найзалчихав? Эд нарыг чинь хүрээнд бол хүний тоонд тоолдоггүй. Мэрэгч махчин амьтдын тоонд тоолдог юм. Та хоёр ч томоогүй байна да. Хүний олноор хүч хэргэлдэх хужаа нараас хол яв. Харин наад хужаа нар чинь манай энэ найз Базар гэж хүний барааг хараад л зогтон даа химээв." Сүүлд гүрстээс дуулах нь Хоовн Базар гэж хүрээнд алдарсан цуутай зодоонч хүн ажээ. Түүнийг дийлдэх хүн хүрээнд байхгүй гин. Хүрээний том баячууд хятадууд урдаас авчирсан ч ганц дийлээгүй гин. Банд зоо тулааны урлагаар мэрэгссэн түүнээс хүрээний хятадууд сүнсээ гартал айдаг ажээ. Сайн Ноён хаан аймгийн гаралтай гэгч гонгор нь Базартай эртний найз бөгөөд мөн л хятадуудад хулигтуулаад санамсаргүй тохиолдлоор Хоовн Базар гэгч энэ нэртэй танилцсан аж. Базар ачаа барааг нь хятадуудаас авч өгч танилцсан байна. Гонгор хүрээ орж ирэхээрээ Базрынд бууна. Базар хашаандаа хятадуудыг дуудаад үн хаялцуулаад гонгорын авчирсан түүхийн эдийг доор нь зарчдаг ажээ. Базарт гонгор "Эднэр Сайн Ноён хаан аймгийн Дайчин ангийн хошууны Дүгэр баяны жинчид" гэхэд Базар "Тэгэхээр эднэр мөнгөн хондлоот Жамсрангийн ачаа хүргэж ирсэн улс байх нь. Жамсрангаас ачаа барааныхаа хөлсийг авсан уу гэхэд довчин "Бид хоёр мэдгүй. Манай жингийн ахлагч дандар л мэднэ" гэв. Базар тэр хоёрыг хараад инэв хэлж "Та хоёр ч хаданд хавжуулагдсан халууны зулцаг гэгчээр хоёр хүнээ байчихсан хоёр хүний эрхэнд орчихжээ дээ" гээд "За залуу улс байна. Замын хүзүү урт. Эргээд хизээ нэгэн цагт хаанч уулзаж магад. Хоовн Базар гэхэд захын хүүхэд андахгүй ахыг нь" хэмээн довчингийн далан дээр алгадаад мориндоо мордоод явчихав. Авсан ч хөлсгүй, үдсэн ч юмгүй хэд хоног хүрээнд байсан довчин дамчаа хоёр буцхын түүс болов. 3 дахь өдрийн оройн нь тэмээнүүдийг нь авчирч өглөө. Ачаа бараагаа ачаад хөдөлгөөс өмнө мөнгөн хондлоот Жамсран давхиж ирээд "За сайн яваарай. Би хөлс мөнгийг чинь дүгрээс авах аваандаа суудахад үлдчихсэн шүү. Та нар очиж дүгрээс хөлсөө аваарай" гэчгээд давхиад явчихв. Бүгд л уур уцаартай дуу шуу муутайхан хүрээнээс гарлаа. Хүрээнээс гарсан эхний шөнөө бүгд гал түлж тойрон сууж байхдаа дандар "За ах нь юуг нь нуух вэ? Энэ Жамсран Дүгэр хоёрын хооронд бид нар хохироод үлтгэн шиг боллоо. Уг нь Дүгэр хүрээ орохоор чинь Жамсран үн хөлсийг чинь өгнө гэж хэлсэн юм. Гэтэл юу ч байдаггүй. Эхнэр хүүхэддээ юу ч авч чадсангүй хэмээн хүрлийн хилчгээд дуугаан хураачихв. Бүгд л ууртай байгаа нь мэдээж. Харин довчин Хоовн Базар гэгчийн хэлснийг санаж байлаа. Одоо яа гэхв? Гэртээ ганц хошуу торгогүй очиж байгаадаа баахан гунигтай байлаа.
Жинчид хэдийн хөлс мөнгөгүй ч гэсэн гэртээ харж яваа болохоор сэтгэл өөдрөг байв. Сэтгэл дагаад ч тэр юм уу? Тэмээнүүд нутгийн зүг болохоор түргэн алхаад ч байгаа юм шиг. Довчонд санагдж байлаа. Дандаа жингийн цувааны тэргуунд явдаг болохоор түүнтэй байнга яриа өдөөд байж чадахгүй. Довчин Дамчааг чиний аав дуучин хүн байсан гэсэн нэг сайхан дуу аялаач хэмээн шалахад Дамчаа тоглоом болгон. Би дуулвал тэмээнүүд тэнгээ туйлаад явчихвал яана. Баахан ачаа варааны өрөнд орж танаа нутгийн дүгэр баян толгой авах байлгүй гэхэд Довчин. Одоо ч нэг хин хүнд дээрлэхүүлдэгч нас биш байхаа. Алалцаад л дуусна хэмээн хөмхийгөө зуух нь залуу хүний зориг зүрх буцалж байгаа нь элт. Довчин өөрийнхөө хүч зоригийг мэдрээд байгаа нь наад хүмүүст нь анзаарагдаж. Тэр хүрээнээс гарсны орой дандарт хандаж. Би мөнгөн хондлоод жамсрангийн тархийг хаг зөгчхүү хэмээн асууж дандарт загнуулсан удаатай. Холын замд эцгийн оронд эцэг болж яваа дандарын үгнээс харин Довчин хизээч гардаггүй билээ. Дамчаа энэ жинчиттэй нийлсэндээ тун баяртай. Хүргэн ахыгаа олж уулзлаа. Хүрээ үзлээ. Одоо 2 зээтэйгээ уулзна гэхээр тэр маш их баяртай байв. Тэрээр Довчин харснаа. Дамчаа нэг л намуухан дуугаар өргөн хангайгаа түшээд нүүхэд өнтэй сайхан өвөл тосондоо хөө. Өвгөн буурал аавад урсахад өнчин сэтгэл минь дүүрэн дэөхөө. Баян хангайгаа түшээд нүүхэд байгалийн сайхан хавар тосондоо хөө. Байнгын бодогдох ээжэнд урсахад барьж чадалгүй нулимсан унгандаа хөө. Уудам говь зориод нүүхэд уулсан таниад тосондоо хөө. Ухаанд буурал ааванд урсахад ойлгохгүй байж чадахгүй дэхөө. Тэнүүн говь зориод нүүхэд тэнгэрийн хаяанаас тосондоо хөө. Тээж төрүүлсэн ээжигээ санахад төвчж чадалгүй нулимсан унгандаа хөөгээд дуулсан Дамчаа дуундаа орж сэтгэл нь хөдөлсөн бололтой. Нүдэнд нь нулимс чигшгийг харсан Довчингийн сэтгэл бас хөдлөв. Дамчаа урдах замаа харан явах зураа. Хөөрхийн муу ээж аав эгч гурван минь бурхны оронд сайн л байдаг байгаа да. Би гэж буян хийх нь бүхэл баахан нүгэл хийсэн хүн дээ. Энэ нүглийг цайруулна гэж байхгүй хаа. Харин одоо өнгөрснөөс үлдсэн юм. Гаадан ахыхаа 2 хүүхдийг л ахтайгаа хамт өсгөж хоолнд нь нэг хүрэгч хэмсэн. Тэгвэл эгч минь тэнгэрээс харж нэг баярлах байхаа гэд Довчин руу харснаа хаяахан хөдөө гадаа явхдаа энэ дууг аялаад сэтгэл хөдөлдөг юм. Өнчин хүний нулимс нь ойрхон сэтгэлчин чанга байдаг юм штэ. Тэгээд ч би өнчин өрөөсөн гэж хүнд өрөвдүүлэх дургүй. Одоо би нас биеинд хүрчихсэн болохоор өөрийгөө аваад явж чаднаа гэв.